Зөөлнүүдтэй үргэлж үнэнч нэгэн. Бяцхан зүрх нь хайр халамжаар дүүрэн, сүүлээ шаруулж гүйх нь аз жаргалын илэрхийлэл. Хөгжилтэй инээ түргэм зан нь өдрийг гэрэлтүүлж дулаан хурам дэргэцчин зөөлөн байдаг. Чихэн инээж байгаа мэт харагддаг. Амьтаа чихмшгэл инхрийн нэгэн. Хамт байхад л дэлхий илүү сайхан болчих мэт санагддаг зүрхний эзэн. Сайн манайхан энэ удаагийн бичлэгээрээ би та бүхэнтэйгээ нохооны тухай ярилцахаар шийдсэн. За яаж ярилцахаар болсон бэ гэвэл манай гэр бүл Самоид миний будал банхаар дундад аз гисэн 4 нохоотой. Тийм болохоор нохоо ер нь хаанаас гаралтай юм бэ? Яадаг юм бэ? Ид юм бэ гэд маш олон асуултууд гарч ирсэн. Тийм болохоор өөрийнхөө олж мэдсэн зүйлсээ та бүхэнтэй ч гэсэн яагаад хуваалцаж болохгүй гэж бодлоо. За ингээд бичлэгээ эхэлцгээе. За нохоог маань шинжлэх ухаанд латин хэлээр Canis lupus familiaris гэж нэрлэдэг юм байна. Өвөг дээдс нь бол хүнд хамгийн ойр амьтан болсон саарал чон байх нь байна. Саарал чоныг Canis lupus гэж нэрлэдэг юм. Орчин үеийн нохой нь чоноос ойролцоогоор 15,000-аас 40,000 жилийн өмнө гэршүүлэгдсэн гэж үздэг. За тэгэхээр нохой анх хаанаас гарч ирсэн юм бэ? Эрдэмтдийн донд маргаантайч хамгийн түгээмэл онолоодаас нь дурдвал нэгт Зүүн Азид буюу манай одоогийн Хятад Монгол орчим байсан гэж үздэг юм байна. Тэгээд зарим генетик судалгаанууд нь нохоон гэршүүлэлт эндээс ихтэйг нь харуулдаг гэж үздэг. За хоёр дахь онол нь Оросын Сибирь болон Төв Азиас гарсан гэж үздэг. Тэр нь хүйтэн уур амьсгалд дасан зохицсон чон хүнтэй ойрцсон байж магадгүй гэж үздэг юм байна. Гурав дахь онол нь болохоор ойрох доорнод Европын хэсгүүд. Газар тариалангийн соёл үүсэх үед хүмүүс ан хийж хамгаалуулах зорилгоор чоныг тижээж эхэлсэн байхаа гэж үздэг юм байна. За тэгэхээр гэршүүлэл хэрхэн эхэлсэн бэ гэдэг асуулт гарч ирж байна. За нохоо нь хүний анхдагч гэршүүлсэн амьтдын нэг нь. Чоннууд хүнтэй ойртож хүнээс хоолны үлдэгдэл авч хідэж эхэлснээр с ิจ багтай, тайван зантай чоннууд нь амьд үлдэх давуу талтай болж аажмаар гэршиж эхэлсэн. Энэ процесс нь хэдэн мянган жил үргэлжилсэн. Тэгэхээр өнөөгийн нохой бол байглаар биш хүний сонгон үржүүлэлтээр бий болсон гаршуусан чонч гэж хэлж болт юм байна. За тэгэхээр энэ зурган дээр харагдаж байгаачлан чон маань өөрсдөө тухайн газрынхаа байгаль цаг уур аж байдлаасаа хамаарат өөр өөрийн гисэн содон өнгө зүстэй байгаа нь одоогийн бидний мэдэх өөрөөр өнгийн зүстэй нохоонууд болж хувьсан өөрчлөгдсөн байгаа юм аа. За тэгэхээр хүний гараар зохион бүтээсэн биш байгалаараа өөрөө хөгжсөн зэрлэг шинж байдлаа хадгалсан хид хідэн үйлдвэрүүд байдаг. Тэднэр нь генетикийн хувьд хамгийн эртний хүний гаршуултай хамгийн ойр гих үйлдвэрүүд юм аа. Тэгэхээр хэдүүлээ тэр үйлдвэрүүдтэй танилцгаая. За эхлэхээс өмнө би та бүхэнд үйлдвэр гэдгийг тайлбарлаж өгмөр байна. Үйлдвэр гэдэг нь амьтдын ялангуяа тэжээвэр амьтд болох нохой муурыг дотор нь тодорхой шинж чанар, төрөх, зан ааш, зориултаар нь ялгалдаг бүлгийг гэлдэг. Хүмүүс тодорхой үйлдвэрийн нохойг тэжээхдээ тухайн нохойн зан ааш, биеийн хэмжээ, энерги зэргийг нь харгалздаг. Товчоор хэлбэл амьтдын төрөл доторх төрөлдсөн бүлэг гэсэн үг юм аа. За тэгэхээр ДНХ болон түүхэн бичлэг археологийн олдвор дээр үндэслэн дэлхий дээр хамгийн эртний нохооны үйлдвэрүүдийг танилцуулъя. Нэгт Басанжи. Басанжи бол Африк гаралтай маш өвөрмөц үйлдвэрийн нохой. Хэмжээнд жижигхэнж булчинлаг биетэй. Ихэвчлэн 9-11 кг байдаг. Үс нь богинохон гялалтсан. Ааш зан ухаалаг, биеэ даасан, цэвэрч. Онцлог гэвэл хөндлөн генэж дуурдагч хуцдаггүй. Тийм болохоор хуцдаггүй нохооч гэж хэрлэдэг. Энерги нь болохоор маш их хөдөлгөөнтэй, өдөр бүр гүйлгэж тоглоулах шаардлагатай. Биеэ даасан, заримдаа муур шиг цэвэрч. Эзэндээ үнжиж гэлээ хит эрхлүүлвэл дээрлэхүү болж мэднэ. Зан ааш биеийн хэлбэр хөдөлгөөнөөрөө нохоо гэхээс илүү мууртай төстэй тал ихтэй. Тиймээс муур шиг нохооч гэж хүмүүс бас хэлдэг юм байна. Зэрлэг өөрийнхоороо зан ааштай хүний зааварт бүрэн дагалддаггүй үйлдвэр юм байна. Хоёрт Салуки. Салукийн дэлхийн хамгийн эртний нохооны үйлдвэр бөгөөд генетик болон археологийн судалгаагаар анхны гэршсэн нохтын шууд үр удам гэж үздэг. Энэ үйлдвэр нь маш удаан хугацаанд өөрчлөгдөөгүй, бараг л байгалаараа хадгалагдсан онцлогтой.
Гарал үүсэл нь болохоор ойр дорнож Египтийн бүс нутаг. Салуки гэдэг нэр нь одоо байхгүй ч Арабын эртний Салук гэдэг хотоос гаралтай байж болзошгүй гэдэг юм байна. Үндсэн үүрэг нь ан агнуур, хурд, тэсвэр шаардсан ан хийдэг байсан. Туулай, гөрөөс бүр заримдаа 90 хүртэл барьдаг байсан гэж шүү. Өндөр нь 58-аас 71 см, жин нь 18-аас 27 кг. Ихэвчлэн 12-оос 14 жил амьдардаг юм байна. Салукийг заримдаа амьд гүйдэг сум гэж нэрлэдэг юм биш үү. 65-аас 70 км/цаг хүртэл хурдалж чаддаг гинэ. Маш хөнгөн, яс бахтай боловч булчинлаг биетэй. Эзэндээ үнэнч боловсон, гэхдээ гадны хүмүүст болгоомжтой ханддаг. Эрт үеийн ангийн нохой учраас хүний зааваргүйгээр ажиллах чадвартай. Түүхэн уул мөрүүдээс нь дурдвал Салуки төрлийн нохтыг фараонууд маш их эрхмэлдэг байсан. Зарим нохтыг нь бүр мөми болтол нь шүтэж, булшлагтай хамт оршуулж байсан байна. Салуки шиг биетэй нохтын дүрслэл нь манай эртний өмнөх 2100 оны үед хадан дээрх зурган дээр хүртэл байдаг. Исламын соёлд цэвэр нохой гэж тооцогддог. Зарим үед гэрт оруулахыг нь зөвшөөрдөг байсан маш цөөхөн нохтын нэг. Орчин үед бол ховорцсон үйлдвэртэй орд юм байна. Дэлхийд даяар маш цөөхөн тоотой байдаг. Нэрээ тийм баха тэгээд Монголд бараг харж байгаагүй юм байна. Хобби юм уу үзэсгэлэнт л ашигладаг. Эртний сүр хүч хөдөлгөөний гоо зүгээрээ өндөр үнэлэгддэг. Их хөдөлгөөн шаарддаг болохоор хашаагүй газарт суул тавих маш эрсдэлтэй юм байна. Зугдах магадлал нь маш өндөр. Салуки бол Greyhound-аас ч хурдан гэж үзэгддэг ганц үйлдвэр. Богино зайд Greyhound хурдан ч урт зайдаа Салуки давамгай байдаг гэж байна. Тэдний тавхаа нь зузаан, дэр мэт уян, харимхаа бүтэцтэй. Тэр нь элсэн зүйлд гүөхэж тохирсон байт юм биш үү? 3-т Afghan Hound. Afghan Hound бол дэлхийн хамгийн өвөрмөц, эрхэм тансаг төрхтэй эртний гаралтай нохон үйлдвэрүүдийн нэг. Энэ нохоо нь Төв Азийн уулархаг бүсэд үүссэн бөгөөд анх ан хийж, хамгаалалт хийх туслах үүрэгтэй байсан. Харин өнөө үед гоо үзэсгэлэн дэгжин төрхөөрөө танигддаг. Үүсэл гарал нь нэрнээсээ ойлгомжтой байгаа байх Афганистанаас гаралтай. Өндөр нь 60-аас 74 см, жин нь 22-оос 27, насжилт нь 12-оос 15. Уулархаг хүйтэн бүсэд амьдрахад зориулагдсан маш их хүстэй. Нэг эзэндээ үнэж, бусдад бол хүйтэн. Танихгүй хүнд аягүй хүйтэн ханддаг. Сургахад төвчээр шаарддаг гэхдээ ухаантай. Түүхэн уул мөрөөд гэвэл зарим төвчид Afghan Hound-ыг манай эртний өмнөх 4000 жилийн өмнөх түүхтэй гэж үздэг. 19-р зууны сүүл үед анх Англид хурж ирсэн бөгөөд хаад язгууртнуудын тансаг нохоо нь болсон. Орчин үед бол үзэсгэлэнгийн шоуны хамгийн алдартай үйлдвэрүүдийн нэг. Их хөдөлгөөнтэй, дэгжин амьдралын хэв маягтай хүмүүсийн хамтрагч нь болж чаддаг. Харьцангуй эрүүлч гэсэн бамбай болж ирхэн эмгэг харшилтай байх хандлагатай. Сонирхолтой баримт гэвэл 1970-ад онд Mattel компани Barbie хүүхэлдэд зориулж Afghan Hound-тай Barbie гаргасан нь маш их борлуулалт хийгдсэн юм байна. За уг нь анхдагч нэр нь Tazi гэдэг нэртэй юм байна. Даанч Британи цэргүүд Афганистанаас авчирснаас хойш албан ёсоор Afghan гэдэг нэртэй болсон юм биш үү? Тэдний тансаг төрхний зан хатуу зангааш эртний анч зүн байдаг. Тэд чамайг эзнээ биш, чамтай тэгш эрэхтэй хамтрагч гэж боддог. 4-т Tibetan Mastiff буюу бидний сайн мэдэх төвд баахар. Энэ нохой л зүгээр нэг нохой биш шүү. Энэ бол бүр жинхэнэ хамгаалагч хаан нохой. Эртээр үеэс төвдийн уусад далайн түвшнээс дээш хэдэн мянган метр өндөрт лам нарын сүм хийд болон мал сүргийг хамгаалдаг байсан. Тэр үед ямар GPS камер байсан биш, энэ нохой л бүхнийг хамгаалж анхааралтай харж сонсож байсан. Төвд баахар нь маш том биетэй, зарим 90 бүр 70 кг хүрдэг. Бараг арслангийн дайтай л амтан. Үс нь хөвсгөр, сэвсээсэн, яг л арслангийн хүзүүч шиг. Тэгээ харахад шууд л энэ нохоо руу бүү ойрт гэдэг тохио өгдөг. Харин ямар зан ааштай вэ? Гэр бүлдээ бол үнэнч хайртай. Харин гадны хүмүүст бол итгэл хүлээлгэх хүртлээр маш болгоомжтой. Өөрөөр хэлбэл та хэн билээ гэдэг харцаар л хардаг. Хамгаалагч зүүн төрөлхийн. Тиймээс энэ нохойг аавна гэвэл бэлтгэлтэй байгаарай. Сургалт маш чухал. Тэр бүр сууж оч гэдэг командагч нь юусоо даахгүй. Учир нь энэ үйлдвэр нь биеэ даасан сэтгэлгээтэй. Чамайг тийм ээ чи лидер мөн үү гэж дотроо шүүж байгаа. Хэрвээ чамайг өдөрдөгч гэж хүлээн зөвшөөрвөл за тэгвэл хамтарч ажиллая
гэж бодно. Хүлээж авахгүй бол мэдээж дуугүй суугаад дуулууртай байна гэж гойртолтгүй. Өдөр тутам идэвхтэй хөдөлгөөн хэрэгтэй. Салхинд гаргахгүй бол уйдаад сэтгэл санаагаар унаж асуудал гаргаж эхэлнэ. Бас байранд амьдрах нохой л огт биш. Том хашаатай гадаа гүйж тоглож болох орчин хэрэгтэй. Нэг сонирхолтой факт хэлэхэд 2014 онд Хятадын тэр бумтан төвд банхрыг 1.9 сая доллараар авч исэн. Энэ үедээ хамгийн үнэтэй нохооны жагсаалтыг тэргүүлж исэн түүхтэй. Гэтэ мэдээж энэ бол маш ховор тохиолдол л доо. Ерөнхийдөө бол цэвэр цусны мастифууд нэлээд үнэтэй байдаг. За мэдээж төвд банхрыг ярьсан юм чинь Монгол банхраа ярихгүй орхиж болохгүй шүү дээ. Монголчуудын хэдэн зууны турш гэр орны үнэнч харуулна болж ирсэн нохоо л ялчгүй Монгол банхар. Эрт цагт нүүдэлчдийн гэрийг чоноос хамгаалж шүн болгон манаж суусан энэ нохоо бол зүгээр нэг тэжээвэр амтан биш. Тэр бол гэр бүлийн гишүүн, малаа манах малчны туслах, нутаг орны сахиул. Банхар нь өндөр биетэй, зузаан хөвсгөр өстэй, хүйтнийг үл ажрах чадвартай. Ялангуяа хаар, бор, шаравтар зүстэй нэлбэг. Тэдний гярхаа хараа, хурц сонсгол нь аюулыг холоос мэдэрч эзнээ сэрэмжүүлдэг. Өнөө үед Монгол банхар дэлхийд хавардаж хамгаалалт шаардлагатай үйлдвэр болсон. Гэвч сүүлийн жилүүдэд үржүүлгийн төвүүд бий болж үндэснээ бахархал болсон энэ нохойг сэргээх ажил эрчимжиж байна. Монгол банхар бол зүгээр нэг нохой биш. Тэр бол түүх, уламжлал, бахархлын илэрхийлэл юм. 6. Чав чав. Чамайг ширтэд байгаа энэ нохой бол муур шиг зантай, арслан шиг төрхтэй, чон шиг угшилтай чав чав. Хятадын хэдэн мянган жилийн өмнөх хаадын ордноос гаралтай энэ үйлдвэр бол дэлхийн хамгийн эртний нохойн нэг. Зарим эрдэмтэд чав чавыг 15 мянган жилийн өмнөх нохойн шууд удамж гэж үздэг. Хамгийн содон онцлог нь юу гэж? Хөх өнгөтэй хэл. Төрхтөө ягаан хэлтэй байдаг ч томрох тусам нь хөхөвтөр ягаан болж хувирдаг. Домогт үгүүлснээр чав чав тэнгэрийн доорх бүх зүйлийг сонирхон долоож явсаар тэнгэрийн хаяаг хурч хэлнэг хөх болсон гэдэг. Чав чав бол хашаандаа чимээгүйхэн сууж бүхнийг ажиглаж байдаг. Хаадын нохой шиг бардамзантай. Танихгүй хүнтэй харьцдаггүй, хүнд амархан дасдаггүй. Гэхдээ хүнд итгэвэл үхтлээ үнэнч. Мөн муур шиг цэвэрч, ганцаараа байх дуртай, хүний анхаарлыг гуйдаггүй. Тийм болохоор энэ нохой таныг биш, та чав чавыг сонгодог гэдэг. Тэднийг нэг үе ангийн нохой, дараа нь тэрэг чирэгч, бүр цэргийн хамгаалагч болгож ашиглаж байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам чав чав хүний тансаг амьдралын нэг хэсэг болсон юм. Чав чав энэ бол зүгээр нэг нохой биш. Энэ бол эзнээ сонгодог, өнгөрсөн цагийн сүр хүчийг өнөө цагт авчирдаг ховор амьтан. Цасан дундуур дэгдэж хүйтнийг өдөж, чимээг өхөн хариж байгаа энэ нохой бол Сибирийн сүнс юм. Түүнийг Сибирийн хаски гэдэг. Энэ нохой анх Чукчи ард түмний дунд төрсөн. Чукчи нь Оросын зүүн хойд нутагт амьдардаг нүүдэлчид бөгөөд хаскиг чирэгч, анч, гэр бүл хамгаалагч болгон ашиглаж ирсэн. Энэ нохой угаасаа хурдтай, тэсвэртэй, олон километрийн цасан замыг ядрахгүй туулна. Түүнийг машины өмнөх үеийн бүх дугуй хөтлөгч гэж хийж болно. Сибирийн хаскигийн хамгийн сэтгэл татам зүйл бол түүний цэнхэр, эсвэл хоёр өөр өнгийн нүд, бух шиг уяхан төрх, харин дотор нь чон шиг зэрлэг ирч хүч нуудаж байдаг. Гэтэ энэ нохой таны хийснээр бүхнийг хийхгүй. Тэд өөрийнхоороо амьдардаг. Зүгээр нэг команд дагагч биш. Учир шалтгаантайгаар шийдвэр гаргадаг. 1925 онд Аляск дахь дифтерийн тахал тархахад хаскинууд эмийн цүнх зөөж олон хүний амийг аварсан. Тэдний дундаас Баалто гэдэг нэртэй нохой Америкийн баатар болсон. Тэгэхээр энэ нохой зүгээр нэг царайлаг биш, хүний эм авардаг мундаг нохой юм а. Хэрв чи Сибирийн хаскид хижих гэж байгаа бол нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Чи түүнийг биш, тэр чамайг сонгодог. Түүнийг хизээч бүрэн номхруулж чадахгүй. Харин хүндэлд сурвал амьдралт чинь өөр төвшөнд очино. За өнөөдрийн ярих сүүлийн нохой бол Шиба Іну. Японы ууланд ан хийж самурай нарын үеийг давсан цэвэр гаралтай анхны үйлдвэр юм. Шиба Іну бол Японы хамгийн эртний, генетикийн хувьд хамгийн цэвэр нохтын нэг. Түүхчид түүнийг манай эртний өмнөх 300 оноос ч өмнө Японы Хоншү арлын ууланд байсаар ирсэн гэж үздэг. Зэрлэг гахай, туулай, шувуу агнахад ашигладаг байсан. Хурц гараа мэдрэмж, нам гүм малхатай нохой. Тиймдээч бутны анчны нохой Шиба Іну хэмээн нэрлэгдсэн. Тэд бол Японы анхны нохойны 6 үйлдвэрийн нэг. Харин ганцхан Шиба Іну л хэмжээгээрээ жижигхэнч генерээ хамгийн цэвэр нь гэгддэг.
1936 онд Японы засгийн газар Шиба Инуг үндэсний эрдэнэс хэмээн зарлаж ус дах аюулаас хамгаалахаар хуульчилсан. Дэлхийн 2 дугаар дайны дараа тэд бараг үгүй болсон ч 100 тонны цэвэр цусны шугамар дахин сэргийгдсэн юм. Тэдний зан чанар яг Японы сэтгэлгээ шиг нам гүм, зөрүүд, өөртөө эзэн, хүнд хизээч илэн далангүй нээдэггүй. Гэхдээ нэг л удаа итгвэл тэр чиний төлөө үхтлээ унаж байна. Та бүхэн мэдээж Хашико нэртэй киног бүгд үздэхээсэн байх тийм ээ. Тэр киноноос хичнээн үнж болохыг нь харж болно. Шиба Ину бол Японы сүнс. Тэр бол уулын сүүдэр зогсож, чимээгүйхэн чамайг ажиглаж, зөвхөн өөрийнхоороо чамтай хамт байдаг анд нөхөр юм. За энүүгээр дуусгах гэсэн чинь нэг хүний хүсэлтээр той пудлыг нэмэж ярихаар боллоо. Харахад чихмэл шиг хуруугаараа л өргөчмөр жижигхэн. Гэтэ энэ нохой бол тоглоом биш. Энэ бол ухаан, гарал, удмын түүхтэй. Түүнийг той пудл гэдэг. Гэхдээ энэ бол пудлийн жижигрүүлсэн хувилбар төдийхөн биш шүү. Энэ бол хаадын ордны нэгэн үеийн чамин хамгаалагч байсан түүхтэй үйлдвэр. Пудлийн уг гарал нь Герман Францын хос түүхтэй. Их хувилбар нь усны шувуу ангуучлах зориулттай стандарт пудл байсан. Хожим нь Францын хаад язгууртнууд тэднийг танхимын чимэг ухааныг бэлэгдэгч болгон сонгосон. Тэгээд л той пудл гарч ирсэн. Хэмжээг нь багасгаж, гэхдээ ухаан сэргэлэн чанарыг нь хадгалсан. Одоо ч тэд нохооны ертөнцийн IQ жагсаалтад 2 дугаар байранд явдаг. Той пудлийн ухаан нь тоглоом биш. Тэд команд хурдан сурна. Сэтгэл зүйн хувьд эзний мэдрэмжийг барьж авна. Өөрийгөө жижигхэн гэж боддоггүй. Өөрийгөө том нохой л гэж итгэдэг. Эдгээр нохоонууд нь орон дотор унтаж, эзний сэтгэл санааг таньж, жижиг бие дотор агуу холбоо бүтээдэг. Гэтэ нэг зүйлийг сана. Той пудл бол зөвхөн хайрлаад суулгачих тоглоом биш. Тэр бол ухаантай, тэсвэртэй, мэдрэмтгий жижигхэн оюун ухаан шүү. Тэд янз бүрийн үйлдвэртэй, зарим нь булчинлаг, зарим нь жижигхэн, зарим нь уулан төрсөн, зарим нь ордон төрсөн. Гэтэ бүгд л ижилхэн нэг зүйлтэй. Тэр нь чамайг бүх зүйлийг ойлгодог цор ганц нүдээр ширтдэг. Чамайг аз жаргалтай байхад догтлон үсэрдэг. Чамайг ганцаараа байхад чимээгүй хажууд чинь хэвтдэг. Харин чамайг мартах үед тэд зүгээр л хүлээсээр л байдаг. Тэд бол зүгээр л нохой биш. Тэд бол чиний амьдралын хамгийн дуугүй, гэхдээ хамгийн үнэнч нөхөр, хайрчин юм шүү. За өнөөдрийн дугаартай минь хамт байсанд баярлалаа. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа мартваа. Баяртай.